Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтээ тэнцэх хилцтэй хамтран соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл шийдвэрлэх арга зам сэдвт хилцүүлэг зөвлөгөөнийг Чингис хааны музейд зохион байгууллаа. Зөвлөгөөнд улсын ерөнхий прокурорын газар, нийслэлийн прокурорын газар, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон соёлын яам, соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны музей, гайлын ерөнхий газар, тагнуулын ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо. Түүх соёлын дурсгал зүйлийг эвдэх, гэмтэх, устгах, соёлын бит өвийг завших, өргөдүүлэх, хууль бусаар археолог, палеонтологийн хайгуул малтлах хийх, соёлын бит өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах зэрэг нь эрүүгийн хуулийн 25 дахь бүлэг заасан соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт хамаардаг. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хууль бусаар археолог, палеонтологийн хайгуул малтлах хийсэн, соёлын бит өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан гэх 2020 онд 1, 2022 онд 3, 2023 онд 9 хэрэгт хяналт тавьж, хуулийн дагуу шийдвэрлсэн бол 2024 оны 1-р улирлын байдлаар 3 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. За соёлын өвийн тухай хууль зааснараа тухайн археологийн холбоор нь бол төрийн өмч байна гэж заасан. Гэтэл иргэд тухайн хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод за зарим нь бол аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол санаатаагаар бас энэ гэмтрийг үйлдэж чинь гэж үзэж байгаа хүчин тухайн голдуурыг одоо төрийн өмч гэдгийг анханасаа мэдсээр байж тухайн голдуурт археологийн дүгнэлт гаргалгүйгээр зөвхөн соёлын өвийн эд зүйл гэдэг байдлаар худалдаж авч төрд хохирол учруулж байгаа нөхцөл байдал бол байна гэж үзэж байгаа юм. За цагдаагийн байгууллагын зүгээс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 30 хэрэг хүртэлтэй эрэгт мөрдөн шалгах ажил явуулж 15 хэрэг хүртэлтэй эргийг эрэг үүрийг ялчаар татаж за нийт 8 бүлгийн 16 этгээд толгойдох хэргийг за шүүхээр эцэслэн шийдвэрлсэн байна. За уг 8 хэрэгт нийт 144 ширхэг түүх соёлын дурсгал зүйлийг за хураан авч за шүүхийн шийдвэрийн дагуу соёлын яамд хүлээлт өгч за улсын орлого болгосон байна. Хилэлцүүлгээр соёлын өвийн эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдж буй асуудлын талаар хилэлцэж, соёлын өвийн эд зүйлсийг бүртгэлжүүлэх, улсын өмч болгох асуудлаар санал солилцсон юм а. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг бол өөрөөр хэлбэл бусад эд хөрөнгүүдийн адилхан эдийн засгийн эргэлтэнд орох боломж нь их байгаа байхгүй. Тийм учраас жишээлбэл булш хэрэгсүүрийг ухах эсвэл магадгүй одоо орон нутагт мал хариулж байгаа эсвэл аялал жуулж байгаа улсууд өөрсдөө олсон байхыг ч үүсэхгүй шүү дээ. Тэглээ гэж бодоход энэ бол хууль заасны дагуу энэ археологийн олдуур бол улсын өмч байдаг юм аа. Өөрөөр хэлбэл эзэнгүй хинч одоо хамааралгүй зүйлийг зүгээр хөвчж гин гэж байдаг юм шүү. Энд чинь бол цаанаа төгсөлийн дурсгалт зүйл мөн бол биш бол мэргэжлийн байгууллагаар тогтоолгоод ингэж явж байгаа шаардлагатай байна. Хилцүүлгийн үр дүнд соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах, соёлын өвийн эд зүйлийн үнэлгээ гаргах журмыг боловсруулах талаар соёлын яамд санал хүргүүлэх, тус яамнаас 2024 оны 3 дугаар улиралд соёлын өвийн эсрэг гэмт хэргийн талаарх нэгдсэн чуулганыг зохион байгуулахар болсон байна. Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтээ тэнцэх хилцтэй хамтран соёлын өвийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулахар төлөвлөжээ.